5, 4, 3, 2. Сайн байцгаана уу? Өвлийн сайхан өдрийг та бүгддээ хүргэж байна. Ингээд манай 42 дахь нэвтрүүлэг маань бэлэн болж байна. Манай студид Солийн тэргүүний ажилтан их баяр буюу жүжигчин Чапи хүрэлцээрлээ. За баяр баярлалаа. За ажил амьдрал сайхан өстой өгшөө. Одоо ажгүй дээ. За дөнгөж золгоо маань нэвтрүүлгийн ер нь бол зарчим бол тийм шүү дээ. Панк гэж суулгаад тэгээ шууд эхлээл тэгэл гар хөлөө барилцаад үнэлэх нь үнэлтэл тэгээ шууд иргэж байгаа шүү. Та хоёрыг холбоотой байсныг Монголын ард түмэн мэдж байгаа. Нийс мэднэ. Бусдын жараг дуулсан байх. Дуулсан байх мэдж байгаа. Зарим бас Оросын ард түмэн ч бас мэдж байгаа. Силийн бас ингээстэй. Хоёр халуун кофегоор дайгав. За баярлалаа. Энэ яс ямар Хинхор Nescafe Classic гэдэг тийм солигдсон. Дэлхийн хамгийн анхны найруулдаг кофе байгаа. Классик нь болсон Тийм шүү дээ. маш гоё зөөлөн амттай. Тийм. Энэ ингээд дуусчаар баг тэр нөө цаасан савлгаатай нэг овт байсан шүү Тийм. дээ. Гялгар утсан савлгаатай. Тэрийг аваад ийшээ юу л хийчихвэл Тийм, 10-аас 20% хямдхан байдаг ч лээ. анхны гэж урд нь энэс өмнө тийм байгаагүй юм тийм. Тийм анх дэлхийд хамгийн анх найруулдаг кофег одоо Nescafe компани хийж байгаа байхгүй юу? Тэгээ сайхан бүскүүтэй салбаатай байсан гэсэн чинь бас баярлалаа. Өдийн зөвшөөрөж байгаа юм шиг дугуй байж байж. Ээр үнтэй. Дээш шидээл нэг lögөө Одоо бодож ийн бас тэр чинь. Тэгээ данаа нэвтрүүлгийг би өөртөө яг үндэ бол үзэж байгаа. Тоож үзэж байгаагүй шээрсэн. Тэр чинь нөгөө өөр телевизээр гардаг нандаа сайт нөгөө юу вэ YouTube гэхээрээ миний утас чинь нөгөө тим юм байхгүй чи. Чи тэр Twitter хэрэглэдэг юм шүү. Twitter дээр яах вэ энэ зэн хүн амтны юмнаас орж гараад явсан. Хөдлөөлөө дөө. Хөдлөөлөө тэгээ дунд гүйж байгаа л 24 кал мал жилөө нэг тийм талцсан. Манай Чапи юу гэдэг нь Монголын нэг өдрийг хөтлөөл одоо яваад байгаа шүү дээ. Тэр яах вэ? Тэр хөтлөөл яваад ах нэг Монгол үндэстэн Монгол хүн залуучууд бас нэг өөрийнхөө эх орныхоо юм одоо хүн залуучууд өөрийнхөө хийж чадж байгаа улсуудаар бахархаасаа гэж бодож уулна. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамт олон санал өгöd. Тэгээд ингээд хөтлөөч гэдэг. Надад их таалагдсан. Яг үндэ бол би тэ үдчихэж байгаа хөл тээ. Амар барьцсан дээ. Одоо энэ хоёр энэ зүйлийг үдчихэж байгаа юм үдчихэж байгаа. Би тийм юу лээ. Ямар түрүүний юм бэ? Монголын нэг өдөр. Тийм мэд. би чинь өчигдөр сэлэнд юм ба гэж хаагаад юм ба энэ 90 урдаа им нь тийм байна. Ирэх ардаас им нь хойшоо. Тэгээд одоо энийг ингэж сэгэлж хэдүүлээ тэгэхгүй нэг яг ингэж байгаа та. Загас бол им нь урдаа 90 ардаа. Хүн бол 90 урдаа им нараасаа. Гэхдээ одоо эсэргээр болцсон Ер шүү. нь ардаас зогсож болно шүү дээ. Ойлгосонгүй. Ардаач бас зогсож болно гэж чинь тэрийг ярьж байна. Сэлээс дуу муу болсон уу? Сүүлийн ингээд харна. Дууга дуулж байгаа шүү дээ. Найз нь дууга дуулж байгаа. Шинэ уран бүтээл хийж байгаа. Клипүүд бас гарч байгаа. Ингээд хоёр байг ингээд суугаад одоо ингээд нэвтрүүлгээ хийгээд ингээд цаг завгүй чи ч гэсэн ажиллаа болчих юм бол гэж. Би нэг ямар угаасаа ч нэг ажил хийдэг байсан юм шүү дээ. Зайлшгүй бас нэг хөөр гой чанартай юмнууд байдаг гэсэн бүр алга болж байгаа. Хүнд бас нэхэгддэг юм биш нэг эдгээр орон зай үр. Тэр тийм. Манай 50 дугаар хийж байгаа байхгүй. Тэгээ 50 дугаарыг 42 дахь нь оролцож шүү дээ. Одоо бүр 42-нд сайн уу? сүүлийн тэмээний яаж явдаг чи хамгийн Чиглэл 42 өмсдийн чинь 42-т л орохгүй хэд авах гэдэг байна. Би тэгтээ яг 41 шүү дээ. Нэг арц. Чи урд баажийн 2 өмнө орох хэрэгтэй байсан юм шүү дээ. тэр нөгөө нэвтрүүлэгт нэг йогоор хичээлдэг хүн бэрэтэж ажиллагдсан шүү дээ. Тэгээ дараа нь хил мэл авах юм байхгүй цуснаж болцсон байна уугүй. Гүү тэг тийм байхгүй шүү. Зүгээр энэ харсан. Зүгээр өөртөө харсан чинь гэж тэр чи яг ингээд нэг хажуудтай зэрэгтэлтэй айгу олон хүний өмнө шууд Нүдээр үзэх ингээд тэ зургатаа үзэхээр өөр. Гэхдээ эвгүй юм билээ хүн нэг ер нь тиймэрхүү юм харах бас. Ир хүн ч бай, эмэгтэйч хүн бай ер нь бас хэцүү юм л шүү. Тэгээд тэг чи ингээд дээгүүрээ мод тавьж агаад мацыг л гаргаад тэгснээ тийм хавтгай байгалийн чулуу авчиж чэжин дээр алхахаар зовхол. Бид чи ирүүл байж байгаа хүн эвгүй ингээд мөрлүүлэхэд юу ингээд лээдэг бас чи энэ дээрээ тэр хэцүү үстэй. Зүгээр ер нь бол бэрэтэг зэлэх хөл нэг тийм энгийн Тэр чинь зүгээр хүн чи бэрэтэг бол үний инээд шүү дээ. Тийм үү. чи чадна. Сэлэ чи чадна. Би төмсний утгач ажиллаад идэв шүү дээ. Тэр нөгөө англи хэлний нэг юу байсан. I'm Mazi, I'm Kobe. Big Mazi. Тий. Тэгээд апрес хийлгээд байх хог гардаг тий. Хүн лөө. Чи ихтэй бэрэтэг $100 өгье, бэрэтэг ажиллах үл чи ажиллах уу? Гүү харгай. Сэлэж ажиллах. Баяр болоо байх Үгүй амар ажил. Чи ажиллах уу? Хил сөн болж хил тасраад өнөр лаанам. Ойлтой жоох эрсдэлтэй байгаа. Олон удаа $23 ойчдсон шүү дээ угаасаа. Аа тий. Чи баг 4 жил гараад авцсан гэдэг. Тэр нөгөө хотоодн дотор ороод тийм. Хүний хотод чинь гясалтай нь бол ер нь аюу сайн шнэ. Тийм үү. Энэ юм баяр тэр мэдэхгүй юм байхгүй та зүгээрээ чадахгүй юм баг.
Өө зүгээр Беретиг юу яста амархан ш та. Юу яах юм бол? За Беретиг зайлахгүй. Тэгвэл шүү дээ нэг юм циркийн хотор шиддэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Тэр нь $100-ыг зогсож байгаа гэж яваад чи зогсох. Зогсохгүй яа зоолгуул яах юм. Тэгэж ер нь тиймэрхүү юм яшаалт юм шүү дээ. Хайрчдаг. Хайрын цаг хугацаа. Ямар мөнгөнд дург хүмүүс $100 Беретиг ажиллах юм байрж ажиллаж л байна. Амар мөнгөнд дуртай тийм. Мөнгөнд хийх юм байна, мөнгөнд хийхгүй юм бас ба шүү дээ. Мөнгөөр үнэлэгдэх юм гэж байна тийм. Үнэлэгдэх юм. Амин асуул тэгээ $100-аас хямдхан биш л гэж байна. Энэ ялангуяа Монгол хүний амин нас гэдэг бол энэ дэлхийн загас ногоо иддэг энэ тураалтаа орсон эцэнки энэ улсуудын хажууд өөр юм байна шүү дээ. Уулна. Гэхдээ амьдралдаас те 5,000 төгрөгч бас мөнгө байхгүй юу байдаг те 3,000 төгрөгч бас чөлөө байхгүй. Цагаалгаар 100 цаасч болтохгүй шүү. Тэнгэн төгрөгч болтдоггүй. Тийм үе бас байдаг. Тийм үе жишээлбэл тэр үе чиг юм баяраа зогсчоо гэдэг юм бол би зүгээр сайхан юу ч ялаа гэсэн. Гэхдээ яг зөвхөн цагаалгад хийдэг юм л. Ийм байдаг. Чи түрүү нөө хойло Twitter гэж юм ярьжсэн те. Хүмүүс одоо жишээлбэл энэ Twitter одоо Facebook энэ дээр кириллээр бичээчээ гээл те. Бухимдаад кириллээр бичих бухимдаад. Жин юм а кирилл мэрэлээрээ бичээч гээл байгаа. Тийм имийг одоо зөв гэж бодож гин үү, буруу гэж бодож гин үү, юу гэж ойлгодгүй. Тэгээ тэр кириллээр тэр уншчихэд ойлгоод харцсан учраас тэгж бичээд байгаа шүү дээ. Харгаал болчих хэрэгтэй шүү дээ. Хүн юугээр яаж бичих нь хамаагүй шүү дээ. Нэг хүний хүсэл нөгөө хүний хэслэр хязгаар Монгол хүн учраас кириллээр бичээж гээл Монгол хүн өөрөө кириллийг бичээд Монгол үчиг. Гадаад үг Монгол үгэнд аягүй хорцсон баг. Тэгээд одоо би их сонссон байхгүй 1500 англи үг хэрэгжилж байна. 700 орс үг, 500 хятад үг хэрэгжилж байна гэж байгаа байхгүй Монгол хэл. Тийм учраас одооны залуу хүмүүс дандаа ингээл юу юм би чамайг мис юу. Хөө би чи хаана байгаа гэж бүх юм дандаа англиар байдаг болохоор те. Тэнгүүт Монгол хэлээр юу бичиж гэж хүмүүс уриалаад байгаа юм шиг. Тэгээ юм жоохон хоёр талтай. Би бол чайпигийн талд л байна. Ер нь бол. Зүгээр энэ тэнд ингээл ярьж хахаар танах юутай бичгчин гээл те хятадаар уу гээл хятад биш шүү дээ гээл. Тэг ямар бичгтэй ингээд ийм кирилл мэрил хэлдэг. Орсынх те мэгэл те нэг жоохон тийм доошо өнгө байдаг байхгүй. Тэ жоохон тийм доошо өнгө байдаг. Танаа үндэсний бичгчин танаа төрийн бичгчин энэ юм уу те гээл те. Тиймэрхүү жоохон Орсын нэг тийм 16 дахь одоо нэг юу улс шиг тэгж ханаад байдаг шүү те. Тийм учраас тэрнийх нь эсрэг зүгээр Монгол залуучууд зөөр англиар кириллээр биччихлээ. Хамгийн гол нэг YouTube энтрийн дор энэ хаанахаар бичээд байгаа юм бэ? Ямар хэлвэ тэргээд бичсэн байдаг байхгүй англиар хүмүүс ингээд бичээд байгаа. Тийм учраас бас англи хэл сурахад энэ чинь бас жоохон нөхөнтэй л байгаа. Ийм хоёр талтай л байгаа тий. Намайг нэг нэвтрүүлэгт ороход нэг хүн асууж байсан л да. Та одоо өөр эх орон, нэг нь эх орон заяа. Хоёрт нь өөрийн амь нас. Гуравт нь өөрийнхөө үр хөвгт. Энэ гурав нэгийг сонгоод одоо өөрийг авраач гэвэл яг алийг авч аврах вэ? Яасан нэ эх орон. Эх орон нэг нь амь нас. Амь нас. Нөгөөх нь болохоор өөрөө чинь хүүхэд. За нэгдүгээрт наад гурав чинь нэг нь надад байхгүй. Охтоо байхгүй. Хүүхэд байхгүй. Хүүхэд байхгүй. Тэгвэл одоо үргүүлэлт юм шүү. Гэр бүлийн хайртай хүн л гэчихгүй. Гэр бүлийн хайртай хүн гэдэг. Одоо хүн тэгэн штэ. Эх орныхоо төлөө өгөх гэлтэй. Эх орны төлөө өгөх одоо энэ 3 сая дотор яг үндэлэх байхгүй шүү. Одоо Монголд бол яг одоо миний харж байгаа бол байхгүй. Тэгэхээр би гэр бүлийнхээ хүний төлөө бол харин өгөхгүй л шүү. Гэр бүлийнхээ хүний сонгох уу те? Сонгоно шүү. Тэгэн штэ. Чи би ах トゥ төрөл төрөсдгүйгээр ер нь одоо хүмүүс тэгэл хэлдэг шүү. Худлаа эх орон гэж цээжэд хэлдэг. Яг үн чанарт амьдрал дээр ах トゥ төрөл садангүй хүн бол амьдралд хамгийн гол өмч нь бол ах トゥ төрөл төрөсөд ах トゥ ээж аав хамаатан саданлахгүй. Тэдрээс өөр илүү хизээш намайг хайрлах хүн байхгүй юм чи. Гэхдээ тийм л дээ. Гэхдээ юу юм биш үү хэлье. Одоо жишээлбэл яг эх орныхоо төлөө юу хийх юм бэ? Юу бүтээх юм бэ? Одоо жишээлбэл би үхээл эх орн маань аврагдаал хятадын колон ч юм уу, Орсын колон ч юм уу ямар нэг улсын колон болчихгүй тийм үе яах юм бол одоо би үхээс өөр яах вэ? Тэгээ аварна гэж учраас яг тийм аварна гэж юм шүү. Тэгвэл тэгэл цэл залуу насныхаа гал төлөөр байна. Сэтгэл зэрэг хоёроо шатаж явах үедээ чин сайхан амрагтаа хийж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө хий гэж эх орондоо би хэлсэн. Энэ ба энэ хотлоо шүү. Монголын төлөө гэдэг бас зүрхэн цохилтыг залуучууд байдаг. Гэхдээ тэгээд аврыг гэж байгаа юм чинь өгшөө. Манус үхнээ, үхээд тэгвэл манусыг сэтгэлийн өөртөө жижигхэн дахиад тарихтай. Хамгийн амар юм миний бодлоор юм шүү дээ. Би Орсын Монгол ах уу, Хятадын Монгол ах уу гэдгээ сонгох зам яг тийм л бодол одоо надад толгойтор байж байгаа. Надаас хойш улсууд шүү дээ хамгийн гол. Бид хэд бол одоо ингэж явах нь яваад байрны жамаар шааригдал албал. Тэгээд ер нь бол тэгээд эх орн аврыг гэж байгаа юм чинь тэгээд үхэх аврыг гэж байгаа юм чинь ер нь тэгээд альсууд үхэж л аврыг тий. Хүндгаа болохоор яг нэг хүнд орон зайгаа үлдээгээл тий.
Сайхан алга дарам газрыг өмхийрүүлэх алд бие минь над байна. Алх хэсгээ та нар өөрөө мэддэггүйгээр байдаг шүү дээ яг тийм. Хэн дэгжилсэн? Мэдхүүс. Тэр үе баадаг гэсэн. Тэр баадаг амар зөрөгтэй. Мангар зөрөгтэй бамба барьдаг. Мангар уран цэцүүгтэй Баатар гэж байгаа. Чингисийн талынх ч юм уу. Манай Сээлийн шиг Баатар гэж. Эмхтэй Баатар бас байсан шүү дээ. Хамгийн сүүл тэнийг баярлуулав. Хин чамайг баярлуулав бас. За би хамгийн сүүл намайг баярлуулах хүн ямар юм баг. Намайг ер нь үзэгчдэд алга таашд баярлуулсан. Хамгийн сүүл тэгэхээр саяны тэр нэг хүүхдийн хандивын тоглолтын дээр очиж тоглосон. Тэгээд 7 хоногийн дотор 2 хоногийн зайтай 2 хүүхдийн тийм болны тоглолтод орсон. За ашгүй дээ тийм Монгол зөв хийж. Тоглоагүй нөгөө тайзан дээр бас гараг удацсан ш нь сууртайгаа хоёр талд юм хийгээл явсараа. Тэр болцсон юм шиг. Тэрийг болцоо одоо жоохон сайжруулаад бас ари өөртэй бас. Тамбар болцсон. Яг нөгөө улс төрийн нөгөө шөмж хийдэг штэ. Яг тэрийг л хийсэн л дээ. Тэрэнд морж байгаа хүнд илүү хүртээмжтэй. Тэр нямд орж байгаач бас болоод одоо энэ сүүлийн залуу гişүүд бас хийж байгаа штэ. Судлаастай. Хийсэн штэ. Хийгээд бүр амьдрал дээр гаргаад тэрийг илүү зэрэг сайхан хүлээж аваад юм тийм. Чи ганц бүрэгдээ хусаач. Чи ганц хусаач. Манай Сээли дээр бүрэгдэж хусаад илийн авсан штэ. Чапи дултлын Сээли дултлын энэ дээр бүрэгдийг бол тийм. Сонгуулаар харин олон газар явсан баг шүү Сээлитэй тийм. Тийм штэ. Хамгийн сүүлд нь хар гариг лөө. Солонгос руу бас явсан. Солонгос руу явсан. Би зүгээр жоо хатаадаас тэгж байгаа. Би нэг юм асуулаа. За ингээл нэг амар гоё арга хэмжээ шоуг одоо чапигаар хөтлүүлээгээл аваад ирж л дээ. Зрителэн тэр чигээр ингээл англи Америк хүмүүс сууж байгаа байхгүй. Хүү би англи Америкээр ярьж чадахгүй шүү дээ. Гэхдээ зүгээрээ таныг амар гоё сонирхолтой гэсэн. Та одоо гараад сайн мэсгэн намайг чапи гэдгээ одоо ингээд та бүгдийг одоо алмаар улмаар солиор улмаар шоу тоглолт маань ихлэх бэлэн болоод байна гэд энэ нээлттэй арга хэмжээг юм байна одоо. Ямар нэгэн байдлаар одоо этюдээр англиар холилж чамаагүй ингээ хилээтгэж чи өгчлөө. Тайсан дээр тэгэл гараад ирлээ. Хүү амар Манайс би Америк гэлчээс хайд сууж байна. Суудсан. За бодвол одоо Lady SJ Edelman гэдэг үг байх үү. За гоё юм аа. My name is Bayer, I am from Mongolia. Монголд байж юу? Тэгэж одоо хогч шүү дээ өөр яа. Охин данар. Хогч шүү дээ тэд нар. Нэгэн л одоо та нар манад тэгээ албан ёсоор элчингээ сууж байгаа бол эн чинь Монгол үндэстэн Монгол ухсаатны ёс заншлыг ойлгохгүй л хогч шүү дээ. Бид нар чадлага юм хэмжээгээр л ярьж шүү дээ. За эхнээсээ за билет. За 1 2 3. Заавал англиар юм уу? Хамаагүй. Excuse me guy, my name is Bayer, I am from Mongolia. Тэгмүдэ 1 2 3 4 5. Окей guy гэдэг. Болчихно. Өөр яг энэс хамартай өргөр уусчгээд яг цагт бол энэс өөр ямар зарга баг. Чи одоо яг саяны байдал дээр хэлж байгаа юм шүү дээ тий. Одооны байдал. Амар хаард тэгж. Тэгээд ойлгохгүй хогч шүү дээ. Хогч шүү. Танд бид бидний улсад нь өөрсдөө очиод excuse me ингээд яриад яваал гэдэг шүү дээ. Манайха одоо Монголд ингээ худлаа бүлтрээд яриад байдаг хгүй. Яг гараад улсад нь очихоор нөгөө энэ ганган ингээл бид нар дэлбэрдээд байдаг уусууч тэнд очиж худлаа байдаг. Яг нохоо хамартай өргөр усчихээр баг бидний хажуугаар нь ойлгоод биш чамаг тийм юм уу гэж асуугаад байна. Яа за очоод хийсэн удаа байгаа шүү. Champions X яг очоод байдгууд нь худлаа авахгүй. Худлаа үний яриад байдаг нь худлаа авахгүй. Худлаа авахгүй. Харин яг үнэн та яар солонгос яваа та яар нэг чиний баларсан юм аа дасэлээ тий. Champions чамд орчуулж өгсөн юм аа би тэгж ойлголоо. Сэлж ярин тэндээ очил харин амар хилтэй юм билээ шүү. Солонгосоор яриад уунаа. Солонгосоор яриад алгуулчих. Яриад алгуулчих. Манай Сэлж чи ер нь айгу тийм хэлний авьяастай юм билээ шүү дээ. Бүр гэж дуурч чадна. Айгу сайхан хэлний авьяастай. Ингээл нэг гайгүй хүүхэн чам таалагдаал. Тэр хүүхэнтэй чи ч бас таалагдаал. Таяр ингээл яс чинь хойлоо буудал модл орох уу гэж гэсэн нөгөө гэж. Би гэртээ ганцаар амьдардаг маад очие гэж. Адам аа. За очлоо гэрт нь адам аажихгүй ганцаар амьдардаг хүүхэн байжээ. За тэгэл тийм болоод явах хөтэ тэгэл хүний ёс юм хойно хийх болсон чи нөгөө хүүхэн чи орныхоо дороос бэлгэвч гаргаад ирвэл чамд ямар санагдах вэ? Зүгээр санагдчих шүү дээ. Өөр яах вэ? Чамсаа бэлгэж байхгүй. Байхгүй. Тэр чи анх удаага хий. Тэр эмгхтэй хүний болгоомжл буруу биш шүү дээ. Тийм үстэй. Нэгдүгээр тийм. Хоёрдугаар надад ч ямар юм байгаа тэр хүн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хийнээс болгоомжсон зүг байхгүй. Тэгэхээр бэлгэвчүүд байнга л хэрэгжилж байгаа. Бэлгэвч чинь хэрэгцээ шүү дээ. Ер нь бол. Тэгээ айгаа хоёул хэрэглэе. Одооноос хэрэглээд эхлэе гэж. Одоо хоёул хэрэглэе. Хүн болгонтой уулзаар сэлээ энэ баяр хэрэглээч гэж хэлэх юм. Зүгээр эрэгтэй хүн нэг юм хөгийн бодол төрдөг гэх юм. Одоо жишээлбэл
бэлгэвч байнгут чиний толгойд эхлээл яг хэрэгжилчлээ те. Тэгэл унтчлаа сайхан боллоо. Сайхан болсон хөвчөөс толгойд чинь ёрын бодол орж ирж байна л да. Энэ бэлгэвчний нөгөөхөн хэсгийг өөр хүн хэрэгжилчээл үлдээгээл явсан байгаа да. Гэдэг тийм бодол орж ирлээ. Нэгийг хэсэг гэсэн ч юу гэсэн. Яг та одоо нэг бэлгэвч чи угаасаа л 2 3 ширхгээрэл байдаг гэсэн тийм. Одоо 3 байлаа гэж бодоход урд нэг өөр нэг нөхөр хоёрыг хэрэгжилчээл явсан байгаа да гэсэн ёрын бодол орж муухай өгөөдөг үстэй. Ер нь бол одоо юунд загсанд усанд загсны мөр байдгүй гэж тийм. Гэтэ яг алгаа байхгүй шүү дээ. Адилхан л байхгүй. Тийм ёрын бодол орж ирэндээ. Тэгээ орлоо гэдэг. Хүн чинь одоо яах вэ тэгээд амьдрал юм чинь. Одоо тэгээд яах юм бэ? Би энэ гадны манайхан л ингэж хараад байгаа юм тэр Холливуд чинь бол өвөр дамжаал ерөөсөө тэр тосгоноор гэсэн явж байгаа юм шүү дээ. Нөхрөөс олоо тэр жоохон 3 сарын зайтай ингээл тэгэл мөнгө цуглуул. Манайхан ч гэсэн хэдхэн үгнээ ээлжлээ ингээ байж идэм биш. Би бас тэгж хараад байдаг шүү дээ. Хэдэн үгнүүд ингээ тойрж идэм биш. Тэр бол буруу биш. Энэ эмэгтэй хүнд ерөөсөө буруу өгөх юм байхгүй. 10 залуу хараас нэг 3 гоё юм ярина. 2 доо нүнтэн болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Тэгс толгойг нэргүүлж байгаа дуракгүй чинь тийм үстэй. Өдөр болгон нэгнийхээ машиныг 10 залуу хоорондоо яриад те. Бид энэ ч цаатч уулзч өнөөдөр гээд машинаа солиод ингээл очиод хүн чинь нэрэл баяа юм байх гэл авна шүү дээ тийм үстэй. Танаа найзууд ямар заваа юм бэ те. Манай найзууд бол тийм байхгүй. Танаа найзууд ямар заваа. Манай найзууд ч бүгдээр хань ижилтэй өр хөхт. Йоо. Би зүгээр тэр харийн жишгээр нэрч. Улаанбаатар тэг тэнгэлтэй хүн манад нэг 2 3 байгаа. Тэр нь бол тэр төрг ард юм. Монголчууд ингээл худлаа унаа ингээл эдэг гэлээ. Чи яг үнэнгээр чи эмхтэн алгадж үзсэн үү? Уурч үрээ. Тэр чинь урд нэг л зөндөл тийм болдог л байсан. Ер нь эмхтэн хаалгаж үзэг өшгөж үзэг зодж үзэг хэрэгтэй байдаг бол худлаа бивэстаа мэдхгүй л гэдэг байсан. Хүн дург өрүүл яах юм. Ялгаа байхгүй шүү дээ. Өөрийгөө барьж чадахгүй те. Эр хүн тэгэн шүү дээ. Худлаа эрэхтэй ч тэгдэг өстэй. Ястаа муухай ирэм үү юм тэгдэг. Тэрээс ч муу юм хүн бас байж шүү. Гэхдээ байх л да. Гэхдээ тэгээ зохиосны шийдэглийг хүн авах хэрэгтэй. Би л яг чамд үнэнгээ хэлэхэд бол би л авч зодож үзээгүй. Гэхдээ чи хотлоо тэгээ зодсон гэх юм бол чиний нараа нэр хүнд ч уунаад карьер ч уунаад хэдэн зуугаар унах учраас. Үгүй. Одоо чи ингээ хараа л да. Сэлэр рүү ингээ таарал да. За арсын нар, энэ нар, чихийн нар, энэ уруулын нар энэ 1003 гэсэн чи. За чаг өршөө за. Гэвэл болчтой биш үү? Тэрээ заавал нэг алгадаад. Чи бол өөрийгөө контролд чадчих байгаа байхгүй яг өөрийгөө барьж чаддгүй бас хүн гэж байгаа шүү дээ. Тэг алгад. Ажид нэг барьж чаддууд оруулчих жоо энэ. Үгүй зүгээр явах та тэгж болно. Хэрвээ тэгвэл яах вэ гэж шүү дээ. Энэ чинь хувилбар явж шүү дээ. Тэгэхгүй байх магадлал өндөр. Тэгээд тэр бичлэг буцаж болно шүү дээ бас. Ингэж явсан ингэж болно шүү дээ. Уучлаарай энэ бирек байлаач гэх юм дээ. Сонь шүү. Мэдгүй маань чиний юу яриад байгааг юус ойлгосон. Зодсон ч юм уу, зодсон ч юм уу нэг тийм бол байсан юм байна. Зодхоо өөрөө зодно шүү дээ. За. Чадна шүү дээ харин хэнийг ч 90 чим ялгаагүй эмч ялгаагүй зодхоо өөрөө зодно шүү дээ. Чадна. Хамгийн гол нь тэр ямар нөхцөл байдалд үүсэх үү гэдэг. Яг юунаас болох вэ? Юунаас болох? Үнэхээр зохиод авахгүй яасан ингээд эмэгтэй хүн алгаж үзлээр чигээр алгаж үзсэн гэсэн юм. Үзэх юм чи яах. Тэнгүүд яаж юм гэж. Чи яаш өөрөө хэлээ. Чи солонгос алгадуулаа шүү дээ чи. Чи хэмэгдлээ чад бид алгадуулаад ойлаа. Хүнд алгадуулаагүй байна гэж байхгүй. Тодорхой хэмжээд алгадуулсан байж таа. Түүхэнд. Хүний өмнө нөгөө ярьж чаддгүй юм гэдэг чинь бусдаас нуу нэгдэг гэх юм уу. Чи алгадуулж ирсэн. Алгадуулж нэгтэн. Түүл гэж бодсон. Үгүй бүр амар ингэж алгадах нэ. Зүгээр ингээд нэг ингээ хүрээд авцсан юм бол байдаг л. Бүр ерөөсөө тийм уулмөр байхгүй байгаа зэрэг. Гэхдээ уулмөр заавал үлдэх. Тэгэхээр хорны ээж арилдгүй юм биш. Тийм л нүдэн дээр одоо нэг байшаа нуусан юм. Чи амбаар дуулжсан. Оо тийм амар. Алгадуулжсан байхгүй бол амбаар дуулжсан аа. Биш өнөөдөр айгүй чухал чи жоохон бүр амар хүнд юм биз тээ. Хүнд асуудал. Тав зэрэг штэ нэ за. Солиотой энэ хоёр ёо. Ийж яа. Би өөрөө масаалаа шүү. Тэгээд за ингээл та хоёроос хоёулангаас насаа заа. За. За та хоёрын ингээл одоо нэг спортын тамирчин болгочлээ. Тэгэл би хаа царай зүс одоо бүр яг л одоо тамирчинд юу байх хэвээр те тэр булчин шүрмэс би хаа одоо ингээд хүснээр нь болгочих. Тэгээд одоо улсаа төлөөлөөд одоо нэг спортын төрлөөр одоо өрсөлдөөч гэвэл та хоёр яг ямар төрлийн тамирчин болох вэ? Цаанаас нь зохион байгуулаад тэгээд яаж юм хаашаа уург бурхан юм уу? Бурхан яатсан юм уу эсвэл бурхан л яатсан. За бурхан кейсүр асуулт. За. Тэгэхээр шал өөр хүчтэй л болоо. Амар л болсон юм. Улсаа төлөөлөөд ямар спортын төрөлд орох байл гэж. Тийм. Би энэ хүснээр нь өөрчилчих байхгүй булчин шүрмэстэй би хаа. Уулгайгүй шүү дээ. Тийм муухай байхгүй шүү. За яах вэ? Янз янзын төрөл гэж болно шүү дээ. Шатартлаа ятаж. Би өнөр амар тэгээ би хөгжчихөө зүгээр усын спортоор ингэж хизээж гарч ирэхгүй тэр гүн рүү явах. Амар хөгжчих юм чи булчин шүрмэсэнд дийлэхгүй тэгээд гүн рүү. Тэгээд тэр доор. Чи чамаг тийм болгочиход яах вэ?
амар булчин лаг болгоод бурах юм гээд. За би шатар даа. Ийм амар булчиндөө буруу хараа шатар дагдаг. Нөгөө стадалын тамир чинь харагдахгүй ингээд. Тагалцсан тий. Чи өөрөө. Би бол нөө уран голголтой. Юуны мөний нэг юу лээ нөгөө. Ийм булчинтай юу? Үгүй булчинтай бол. За авьяастай болчихсон тий. Бас авьяастай. Би тэгвэл эргэтэй тамир чинь болох уу? Дээр зээлийг хараа. Хувцтай байна үстэй. Хувцтай чарна шүү дээ. За тэр чинь мэдрэмжээр харна шүү дээ. Гэтэл хүмүүсийг уулзаа гэдэг. Ямар хүмүүс чөлөө даахлаа. Ганцаараа би орно тэгж эргэтэйтэй орохгүй. Ганцаарчсан төрлөө. Чи хамтрчаа пэлж байгаа юм уу те? Бурхан чамд боломж гаргаж чадсан хамтрчаа жижээд өөрөө альтер нэр карьер мөнгөний өнөстэй бүхэлдээ давхиж байгаа юм биз дээ. Чи ингээд таксинд сууж л те. Таксинд суугаад нэг хүнтэй нөгөө таксины жолооч нэг сайхан яриа өрнүүлээд амьдрал нийгмийн талаар ярилцаал те. Тэгэл чи нэг ойрхон газар хөргүүлээд 2000 төгрөгийн газар гарч илтээ. Тэгсэн чинь 9000 төгрөг гэж хэлүүлчих яах вэ? Сайхан ярьж явж яснаа. За мөнгөө төлчи хэд болсон гэсэн чинь 9000 гэд. Чи солиороод их шүү дээ. Давраад байгаа гэж. Юу сони. Шүү 9000 чи яад 9000 гэдгүй юм би тэгвэл яах вэ? Тэгэл яасан. Би хэлнэ шүү дээ. 2000-ын газар 9000 гэж. Гэхдээ харин тийм ээ тэгээд хэлнэ шүү дээ. Чи юу яриад байгаа юм бэ? Би таньд нэг гоё. Би одоо дунд нь гэхгүй чи нэг гоё юм ярьж явж яснаа надаас мөнгө нэглэхгүй шүү. Би чи юу юм. Чи юу яриад юу саддаг. Пицца хат ирсэн байна. Би таалт над нар чинь нэг юм яриад хөө. Пицца хэлээс өмнө. Би такси бариад ярьж чинь нэг авахгүй л байсан байхгүй. Мус хаарлаа уурчд төрийн ихэнд гарсан мус хаарлаа уурчд мөөрчд бүгдийг залж идэж байгаа мус хаарлаа уурчд мөөрчд гал. Үглээл яваадсан. Тэгэл ингээл үглээл ингээл уурчмаар дуудаал баахан хүмүүсийг луурчин болгоод ерөөсөө луурчин биш үү Монгол байхгүй болгоод үгэлж явжснаа. Манай гэрээс ажил хүртэл нэг 3000 төгрөг гардаг байхгүй яг үнэндээ тэгс чи мэд 6000 өгчтэй байсан чи би 6000 гэс таач хайрын чиг өөрөө луурчи биш үү. Уурс нь би ч уурлаагүй л дээ. Тэр сэтгэлийн хөөрөлтөө эмоцтой хүн чинь чи намайг гээд ингэчих чинь билүү те 3000 төгрөгнөөс олж юм уу хөрхийн жиг цааш шүү дээ. Би ч ийм юм хэлсэн юм уу? Тэгээ би таач харин жинхэнэ лөөвөр чи юм биш үү? Уул манай ажлаас гарахад 3000 л гардыг даа би тэгээ 4000 төгрөгөөс алсан. Би бол уурлна. За пицца хат ирлээ. Өнөөдөр манай пиццаг манай оператор татаад барьчих ба. Энэ бол дэлхийн номер 1 пицца. Дэлхийн номер 1 пицца. Пицца хат энэ бол BBQ. Пицца хат цэг юмнаар захиалаад энэ яаж энийг номер 1 мэг гэдгийг мэдээд байдаг. Энэ дэлхий дээр хамгийн их зарж байгаа тоогоор бол пицца хат номер 1 шүү дээ. Дэлхий дээр байгаа Монголд одоо дэлхийгээс захиад явдаг юм гэсэн. Энэ Монгол салбар нэгдсэн. Салбар нэгдсэн. Бид нар монголчин дэлхий дээр байгаа шүү дээ чайд юм яа. Тэр газар зүй хийж та нэг гэдэг. За уушгаараа бид нар жоохон пицца хайдаа тий төр зөр паузлаа тий. За идэх. Амар хурдлаа болчихсон. Энэ юу вэ? Дахианы махтай. Нөгөө пиццанд нөгөө томатны соус орсон байдаг шүү дээ. Энд ганцхан нөгөө BBQ соус орсон байдаг. Маш олон салбартай болсон байлаа шүү дээ. Интернетээр загчин онлайнаар. Чапи нэг тендерт орохгүй л айгүй гоё тий. Сайн төсөл бэлдсэн явж ажиллаа. Чиний нэг танил чинь хүү чапи чи тендерт орох юм найз нь төслөө чинь зүгээр үзээдгээд хүү гэсэн чинь үзүүлэлттэй зүгээр. Үзүүлсэн чинь нөгөө залууч нь яг чиний төслийг бүр яг адилханаар бичээд тэгээд урдуур одоо хаалтаад ингээд тий яриад тэр тендерт ялчиж байгаа байхгүй. Тэгвэл чи яг яах вэ? Ясаа зайдал заргалтай шүү дээ. Ясаа. Эргэж тэрнээс мөнгө төгрөг авах нь сонирмж зүгээр хамгийн гол нь энэ бол миний юм гэдгийг л яг үнэн голоосоо тэр улсуудад мэдүүлж таниулж өөрийнхөө тэр цаг хугацааг зарцуулсан тэрэндээ зориулж бичсэн бүх юмаа бүр энэ бол миний юм гэдгийг бүр хизээ үхэнд бүр ясан цаагаад тэр хүртэл яв. Хөлөө хүртээсээ хүрхгүй хамт амьдрал өстө баларх юм байна да. Хүрхгүйгээс хүрх хүртэл мөнгөтэйгээс мөнгө хүртэл болтол яв. Ягаад гэвэл тэр миний юм байхгүй. Өчнөө цаг хугацаа нойр хоол хасчиж тэрийг хийж байгаа шүү дээ. Асар их хүмүүсийн хүч хөдөлмөр. Дээрээс нь энд тэндээс судалгаа, баримт, нотлогоо бүх юм тэгж тэгжээж юм болно шүү дээ. Тийм. Тэгвэл та хоёр ер нь суучих юм бол тэгэж дээ юм ба. Сэл юу юм бэ л да. Би бас чамайг ингээд бас юу ялаа л да. Чиний пэйжээр чи ингээд юм бичээл байгаа тий. Залуу уран бүтээлчд одоо жишээлбэл чиний дуулаад л чи тэн дээр нэг жоох илдүүцээд уурлаад ах шаардлага байгаа юм уу? Үгүй тэгж болохгүй шүү дээ. Энэ ба чи бол хараа хэрвээ хамтарч гэж бодхоосоо илүү заяа. Хов хүн талаас нь зүгээр альсвал уран бүтээлч гэдэг талаас нь харах юм бол
За. Энэ болохгүй, энэ буруу. Би Зүгээр энэ бол хулгай, энэ хулгайч байхгүй юу? Чамд нүүрлөөж харж инээж гармагаж ухаж байгаа тэг ялгаагүй байхгүй. тийм үү. Гэхдээ энэ чинь хараа энэ дуугийн чинь ингээд чи дуулсан байна заяа. За 16 шиг хийг. За энэ шүлгийг бичүүлэхэд. Магадгүй хоолойг бичүүлэхэд заяа. Дуу хитэн дүүргэн клипийн хэлэхэд тийм. дуу хитэн дүүргэн бүтгий хүмүүс мэддэггүй мөртлөө ямар амар үнэтэй ингээд уурлаад байдаг байхгүй. Тэгэхэд энэ дууг шүү дээ хамгийн гол тэгж масаар бүтээчээд тийм учраас би энэ улсуудын манай FM дээр байдаг шүү дээ. Дундуур дараараа ярьдгүй FM гэж. Анх би өөрөө хүний дууг аваад дунд нь таслаад реклам хийдэг байсан байхгүй. Хэдий хэсэг завчаа тий. Тэгээд яасан гэсэн чинь одоо Free-Zone CD болоод тэгэл энэ iStop CD мэд ингээл би өөрөө бүр бичлэгийн студ дээр Free-Zone-тай цог хонж ороод ингээл харахад би ямар өөдгүй юм бэ гэж надад бодогдож ирсэн байхгүй. Тэгэхээр нэг дуу хитэн дөргөөр яаж босоод яаж хүнд хүрдгийг тэгээд тэрийг хүмүүс мэддэггүй тэгсэн мөртлөө тэр уран бүтээлч хүний сэтгэлээс гарсан юм байна. Ойлголоо. Тэгэхээр би бол сэлигийн талд байгаа шүү. Би энэ талд би бас давхар хэлчих. Би бас тэр хулгай хийж байна. Энэ бол хулгайч байхгүй. Энэ хулгай хийж. бид гурав нэг тал шүү. Гэхдээ энэ бол хулгай хийж нэр. Чи нэг юм ярих гэдэг юм уу да нэг янз бүр. Найз нь харин тэр дуу 2003 онд анх дуулсан байхгүй юу? Тэгээд энэ дууны эрхийг нь болохоор Яруу найрагчтай хөгжмийн зохиолчтой нэрээ тавьсан. Тэгээд миний дууны бас эрхэнд л халтцсан юм болцсон л да. Яг хөө тэгээд за юм болцсон чи батанчуулаад авсан мэт. Тийм. Одоо тэгвэл эн чинь яг үндсэн хуулиараа болвол нөгөө улсууд чинь очиж тоглосон газар бол шимтгэл хуулиараа чамд өгөх ёстой. Сэлээ. Одоо өөр юм яриа тэхөө. Баярлалаа. Оюуны өмчийн газар За наад асуултад хайр тусдан дараа жоо ярьж байгаа. Сэлээ ингээд чамайг ингээд нэг залуу ингээд найраал те. Чамд айгу таалагдал. Айгу айтах ингээд гоё болоод ингээд ясан чинь 2-3 удаа залингийн хэрэгээр шоронд орцсон те. Ер нь эвгүүгаар гэж хүнээс дуулаад те. Тэгсэн мөртлөө чамд үнэхээр таалагдаад байгаа. Тэр урдны өнгөрсөн юм бол надад хамаагүй дээ гэж бодоод байвал чи найзлах уу тэр залуутай? Тэгж бодох юм бол найзлаад бол би тодорхой хэмжээр сэтгэлээ нээгээд тэр те магадгүй сайн болоод хайртай болсон байгаа ч те. Тэгвэл ямар ч гэсэн тэр залууг тодорхой хугацаанд бас харна шууд одоо бүр суугаад ч юм уу те бүр амар дотн болох нь ч үе. Тодорхой хугацаанд ингээл нэг жижиг сайжиг юмар үнэхээр шаардлагач ингээл чиний итгэлийг ингээл эвдээл чиний сэтгэлийг сайн ойлгохгүй ч юм уу те. Тэгэл энэ тэр зан чанар нь ингээл цухалзаал. Тэгэл хүмүүсээс бас нэг тиймэрхүү жижиг сайжиг ингээл мэдээлж чам руу ирээл. Тэгвэл чи яах вэ? Тэгвэл би хэлээ штэ. Чи надаас одоо нуухгүй урд нэм хэрэг толгосчихсэн юм байна те. Тэгээд чамд хэлсэн л дээ би угаасаа шороо оронд орж ирсэн хүн энэ. Тэгвэл чи одоо энэ зам чанараа одоо засах хэрэгтэй. Тэгээд засч чадахгүй бол би энийг чинь хүлээн зөвшөөрч чадахгүй. Тодорхой хугацаа өгөө. Хоёулаа тустай нэг хэдэн сар амьдрья. Чи тэгэх юм уу? Тийм нэг хүүхэн. Залхингийн гагастай эвгүй гар гээл чамд яваа. Би гоё тийжэлж байгаа юм чи юм олоод байгаа. Тэр орохоо өрөөл тэр л орох юм чи би орохгүй шүү. Тэр заваа тий. Хүүхнэр тижлэх гоё гэж юу? Монгол эр хүний зан гэж юу? Монгол эр хүн гэж одоо дэнд өрх толгоосон юм ихтэй зүгээр 10,000-аар монголчууд төр засгийн навч ирчүүдийн солонгос руу зарлцсан боолын нэг эргэж ирээд авах юм шүү. Эргэж ирээд аваад ах юм. Тэндээ очиод нэг баахан салсан нөхөр авгаанаар хоорондоо очиод тэндээ суудсан. Энд ингээд баахан өнчөө хүүхэд ижээсэн өрх толгоосон юм ихтэйч монголчуудыг ийм л болгосон шүү. Тэгэхээр ялгаагүй цэлийг нэг удаа нэг алдаж онсон хүнтэй би ч гэсэн ялгаагүй. Чи жоохон готрон голцсон. Чи жоохон готрон голцсон. Монгол айгуугаа хөгжиж байгаа. Монгол маш таашаа. Монгол хөгжиж байгаа 76 хүн хөгжиж байгаа. Би 77 хүн бий юм байна л да. Тий, одоо чи удаа 76 тэгээ 77 одоо чи өөр гоё ингэж өөрөө гоё ярьдаг. Чиний энэ яриа чинь зарим нэг хэсэг бүлэг хүмүүс өөрийн крүүхтэй болсон юм. Чи одоо твших хэвээр байна. Яах юм тийш. Яадгийн тэдэрдээ 76-тай ийм нэвтрүүлгийг сууж. Тэгээд датаад байж нарийн хизээч улсын хурлд нэр. Гөө юм ба чи тэгээд гарчвал хамгийн сэлэг хажуудаа аваач татаж аваач зөвлөгөө болгоод тэгээ гоё нэвтрүүлгээ 76 дотор хийх хэрэгтэй байхгүй. Сэлээр яа. За. Хэрвээ гарчих юм бол сэлээр. Би сэлгээр яах вэ? Айгаа өнгөрөөд. Чи хамтрагч байгаа бүр өө за. Би тэнд уран бүтээлээ хийгээд гоё хүслээр амьдарч байгаа юм. Тэр заваа юм даваач шудгаа. Өөрөө заваа юмда заваараад явж байхгүй. Чи сэлээ зарцтай баймаар нь. Бэмэр нөө. Зарц гэдэг чинь нэг ойлголт тэгээд нөгөө үйлчлэгч гэдэг чинь бас нэг ойлголт. Зарц эсвэл зарц. Сэлэмж байдаг юм шүү. Би саяхан тэр сонин дээрээс нэг харж байхад. Хүү. Сэлээ зарцгүй. Филиппин жижигэд бид дээр зарцгүй. Тэ амьдрал. Өөрөө хүүхдээ хардаг гэж. Тий өөрөө хүүхдээ хардаг. Яг үү? Яг. Тэгээ Филиппин зүгээр юм бэл уулна л.
ховж ивэрээ даахгүй. Хил амаалахгүй. Чи энэ бүр амар байцаач асуу. Яг үз. Үнэн бэ за. Ховж өгөөд байхгүй. Тэгээ Зохион зод усан юм хэлэхгүй. Ногч ингэж өшгөж байгаач гайгүй. Өөдгөө те. Зарц гэдэг ойлголт бол дээр үдлээс юм шүү. Боолын нийгмийн үед. Тэр чи одоо нэр нь өөрчлөгдөөл юу л дээ. Үйлчлэг ялгаахгүй шүү дээ. Цэвэрхэн нэрээрээ. Цэвэрхэн нэрээр дүүшигтэй хүмүүс гоё юм уу? Үйлчлэгчтэй байхгүй шүү. Гүчидэгтэй хүсдэггүй гоё тийм зарцтай баймаар байх тийм мөрөдөл байна уу чам. Гэтэ одоохондоо бол яг үйлчлэгч байхгүйгээр бүх юм болгоод яг өнөөдөр өдрийг хүртэл яваад зүгээр байгаа юм чи те. Үйлчлэгч биш ээ. Би үйлчлэгч гэж юусэн ярьж Жолооч. зарцал гэж. Юу хараа үйлчлэгч жолооч хоёр зарцуу те. Биш ээ. Би хэлээгүй шүү дээ. Тэгээд чи надад хэрэгтэй байгаа зүйл нь магадгүй жолооч үйлчлэгч бол хэрэггүй гэж л бод. жолооч. Тийм. Чи машин барьд юм аа. Төлөвлөдөө машин барьж үзсэн нэр. Би өстө машин барьж чадахгүй. Чадахгүй. Нэг аварт ороод тэрнээс хашаа ер нь машин. Аваарай харшилтай юм байна дүү. Амар чап яа. Чи одоо л машин бүр гिचүү Улаанбаатар. Чи зарцтай болмор юм. Үгүй яах вэ хогоор би өөрөө бүх юм амар тултална хийн ш нэр. Тийм үү. Гэр мэр одоо тэр юун дээр нэр би хүний хийсэн юмыг бараг таалахгүй өөрөө юм бүгдийн аягүй гоё. Яг өөрөө хараа. Тийм бүгдээ заримдаа залахгүй. Залхуурахгүй. Үнэхээр залхуурахгүй бай. Чи ингээл арабт очичилдээ. Арабт очиж нэг найз. Навис дэнжлээ. Баан гадаад яваад. Хөө суугаа тайм. Арабт очиж манай чапи чинь одоо ингээ гэр бүлийн нэтэрэ те байхгүй юм чинь одоо зөвөр манай улсын югаар одоо арабын найз чинь байхгүй юу. Чапид ингээд шууд инжин нөгөөд ингээд нэг эмхтэй араб эмхтэй эхнэр аваад өгөө гэд амар ингээд юм гэвлүр хийсэн юм Кувейт хүүхэн аваад өгчлээ. Нүдэн л харагддаг. Тэгэл ерөөсө тентхийн яс цаашлаар бүүн цэцэг мэцэг болоод тэг эхнэртэй болцсон. Тэгэл нөгөө эмэгтэй чинь чамаа арабад байх хооронд л одоо яг л эхнэр чинь эмч те чамд туслаад хоол ундаа чи идүүлээд хувц сонрыг чинь угаагаад айгүй хөр ямар гоё юм. халамжлаж байж. Тэгээ Монгол руугаа буцаад явах боллоо чи эхнэрээ аваад явах уу тэнд нь үлдээгээд явах уу зүгээр манай найзд чи туслаад байж байгаа үлдээх үү аваад явах уу. Тэндээ байж энэ тийм шүү дээ. Энэ яахын салгалаар наашаад энэ ширээ. Энэ тэр утаа тэгэл. Яа тий. Чи ямар зааваа энэ дэр заавах гэдэг юм бо чи. Үгүй чи энэ ямар заавах гэдэг юм. Яа чи арабт амьдраад үлдэх юм Монголд өөрөө ирэх. Монголд ирнэ шүү дээ. Би яахын чи миний энэ Монголын хазаргоо охид шиг энэ охтууд ер нь дэлхий дээр хаа байна. Тэр арабууд чинь ингээд нэг альчуурны цаана ямар хүн байхыг би мэдэхгүй шүү дээ. Харуулна шүү дээ. Эхнэр чинь болсон юм чи. Тэгвэл яах вэ? Тэрүүг тэндээ тэр чинь улстай л байгаа ихнэ тэр улстай л байж. Би тэрийг салгадаад наашин чирээд энд бас нэг нөгөө зарлаа. Чи сэли би чамд энийг арай өөр өгдлөөр хийзээ. Амар гоё. Ер нь бол ийм юун залуучууд, лалын залуучууд нь чих гоё юм биш үү те. Тэ чам та чиний л тайвны залуучууд аа. Тийм залуугийн ихнэр болоо тэгээ тэнцэнэ амьдраа гэвэл чи яах вэ? Тэрхгүй ч юу юм. Яа гэдэг чи гоё шүү дээ. Буцаад юу гоё шүү. Энд миний бүгд гоё шүү дээ. Тийш би энд өөрийнхөө эрх чөлөөгөөр дуртай дуугаа дуулаад ингээд дуртай. Тэ? Тэгж явах шиг жаргал. Чи ер нь одоо харигт очиод одоо яг хар муухайгаар хэлэхэд хүмүүс ингэдэж штэ тий. Өө ёстой гоё гадаад мадаад гэлээ. Яг үн чанартай бол эрх чөлөөний шорон л байхгүй. Бүх юм цаг наранд хязгаарлагдсан. Ерөөсөө л тэр нэг юм арабч. Тэгж хэлэхээстэй залуу чи хар мустанга унаад тэгээд тэр элсэн цүлийг мустангаар гатлаад хүрээд ирүүл яах хүлээж авъя гэж хэлэхээс ой тий. Тэгээд чи сая тэр хариг Америк яваад очиод үлдэхгүй яасан юм. Тий. Чамд боломж байсан шүү дээ. Тийм үстэй. Чамд эх орон чи өгүүлэгдэж байгаа шүү дээ. Чи гараад явъя 5 цаас. Гараад явъя мөнгө. Гэтэ гадаад охиндоо найзлах гоё шүү дээ. Хэлийг мэдэхгүй. Үгүй зүгээр. Мэдээд байгаа шүү. Хэлийг жоохон тал яриад байна. Тал яриад. Би чамаа үнси. Үнси. Айгу ойлгоцсон. Манай чатиги англи хэл мууга бритиш дуудлагатай байхгүй. Энэ айгу хэлнэ авьяастай ёо. Би тэгтээ хэдэн авьяас биш ээ. Би энэ сонсголоороо хүн яад юм шиг л. Би хамгийн анхын Солонгост очиод штэ. 9 жилийн өмнө би Түнэмэн явах гээд тэгээд ерөөс хэлж мэдэхгүй юм чи. Тэгээд Монгол хүмүүс байсан л да эцэн нүрэндээ ингээ ямар очиад асуух нь бодлоо нэрлэж байгаа. Таксины зогсоол дээр очсон чи хүн ингэж хэлсэн байхгүй. Миний урдлын таксинд суусан. Тэг гүндүмжаа гэд нэг юм хэлээд гүндүмжаагаа суугаад явцсан байхгүй. Гүндүмжаа гэд тэг чам чи тийш явъя гэсэн үг юм байна гэд. Тэгээд дахиад дараагийн таксаг ирдэг. Дахиад тэндээ зогсож байгаа гүндүмжаа гэх гээд. Яг энэ бол тийш очие гэсэн үг юм байна гэд. Ганцхан чийжилсэн үг нь Түндэмэн. Дараагийн такси ирлээ. Түндэмэн гүндүмжаа. Шоо. Монгол таавны гадаа очсон байхгүй. Яа. Тэгээд би Юмгийн түрүүн чийжсэн Түндэмэн гүндүмжаа аважиё гэдэг хоёр үг. Гүндүмжаа Түндэмэн. Би баг ярьж байгаа юм шүү. Солонгос сонсголоороо шүү. Солонгос хэл сурчиж байгаа юм биш үү? Би түрүүний юм дээр нэг юу яагаад хэлэхэд
Яг үүндээ гадаад найз охин ч юм уу гадаад найз залуу бол миний хувьд л Монгол хүнд бол хизээч тохирохгүй хизээч. Жишээлбэл эмэгтэйчүүд шар залуучуудыг халамжтай гоё гэдэг. Яг үнэндээ халамжтай мэд харагдавч яг мөс чанар нь хизээч Монгол эр хүний зүрхийг би гүцэхгүй болов гэж боддتي. Хичнээн сайхан гоё шар эмэгтэй байлаа ч гэсэндээ тэ цайныхаа дээжийг аярлаад өгчдөг. Монгол сайхан эмэгтэйг минь хизээч гүцэхгүй. Хог бариад гэрээс гаргачихад өө миний хайрт хог барихгүй шүү. Миний хайрт наваа гарч зүгээр тэр чинь аль 20 дугаар зууны юм штэ өнгөрсөн юм штэ гэх зүгээрээ миний хайрт хэмэрт муу гэдэг юм. Тийм л юм байсан юм чи өгдөөс тэгж ярьдаг л хайрт наваа гарчиг гэж байгаа. Тэр монгол хүний тэр сайхан сэтгэлийг бол хизээч гүцэхгүй болов гэж би бодлоо. Хайр гаргийнхаа ялангуяа энэ хайр гаргийнхаа. Эцэг ихээ өгөхөөсөө хурдан энэ идэлэн газар минийх болно. Энэ хөрөнгө над дээр бичигдэнэгээд амьдраа сууж байгаа хүмүүс хизээ тэр ихнэр хүүхдийг хайрлах юм тийм үст. Мэдрэмжгүй эрэхтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэсэ лий гэж. Мэдрэмжгүй эрэхтэй хүн гэж мэдрэмжгүй л хэлэхгүй юу. Ерхэд хөлдөө тий хөлдөө мэдрэмжгүй хөлдөө нь ямар хөө байд. Энд яг нэг байдлаар нь тодорхойлохгүй болохоор цаад малгайтай цаамцтай гэж хэлэхгүй шүү. Зүгээр нэг цэнхэр цагаат хэлэхгүй. Дэрэгтэн дараад нингэн хувцастай яваад байлаа. Тэгэхэд бол эрэхтэй хүн мэдрэмжтэй хүн бол өө заах чинь гээл шууд ойлгож юм гээл тий. Тэр үл ямар ч эрэхтэй хүн байдаг чанар баг. Байрлаас эцэн нүрэндээ ч өгдөг ч хүн байна бас тийм үстэй эцэн. Өөрөө дараад авъя. Өөрөө дарж байгаагаа удлаа харагдуулахын би яах зүгээр зүгээр. Гэсэн үрдээ цаанаа ингээд хүүхдүүд мэдрэмжтэй эрэхтэй таалагддаг гэдэг юм. Чиний хувьд мэдрэмжтэй эрэхтэй гэж чиний явж чад би юм байна. Итгэвдус яа би эрэхтэй үнтэй явж ирсэн юм шиг. Тэгвэл мэдрэмжтэй эмэгтэйг үл яад юм бол та. Мэдрэмжтэй эмэгтэй хүн гэдэг бол хүнийг гаднаас нь хараад ойлгодог те. Энэний үзэл бодол энэ өнөөдөр иймэрхүү сэтгэлний юм байна. Ийм байгаад би нэг ингэж тусчих. Энэ өнөөдөр ингэж байгаа юм чи энийг нэг жоохон дараа загнахгүй болохгүй гэнэ. Бүгдийг мэдэрдэг ч юм. Найс нөхөд байдэн шүү дээ гоё. Муухан эр хүнээс дээр гэж бид нар ярьдаг тийм бүсгүүчүүд олон байж шүү дээ. Одоо нэг ийм шүлэг байдаг те. Яах вэ? Одоо та нар ингээд шарын daйл кармагийн бити болоо шарын дайлах юм үлдээжээ гэдэг шүлэг байдаг да. Одоо ирчүүдээ хайрл майрл гээд өмөрөөд бичсэн байдаг те. Одоо ерөөсө тэр л юм баг. Бүсгүй. Би энэ тэгвэл нэг юм асуулт. Бурхан чөтгөр гэж хүмүүс ярьдаг те. Тэгэхээр бурхан чиний амьдралд хэр зэрэг ивэл буйнаа өгж гин. Чөтгөр чиний амьдралд хэр зэрэг саад болж байна. Одоо чөтгөрүүд нь энэ дээр суулсан. Надаа би бол энэ уус орныг нэг тий бурхан байхгүй. Бурхан гэдэг миний бурхан бол зүгээр л миний ээж авахгүй. Би бол хизээч бурхан өөрөө ээжээс төрсөн байхгүй. Их хүн гэдэг өөрөө маш ариун юм баг. Тийм их хүн. Тийм. Өнөөдөр зүгээр би бусд нь юу гэж ойлгох надад хамаагүй. Би зүгээр та нар намайг өрөөд оруулж байгаа учраас ярих гэсэн учраас би ярьж байгаа. Би бол ээж гэдэг бол миний бурхан. Гэр бүл гэдэг бол миний хувьд өмч. Надад лам байхгүй, нам байхгүй. Зүгээр би өөрөө бор зүрхээрээ. Хинч намайг өнөөдөр урлагийн салбар татаж ах найлаа танилтаа он чи энэ доор тийг бүгдийг өөрөө доороос өөрөө хийсэн. Тийм учраас миний бурхан бол ичи. Харин би зүгээр энэ хоёроос хойш янтаа гэдэг. Тэрний араас би ингэж миний ээжийг сайн сайхан явуулаарай гэж хизээж би энэ дээд байгаа тэр тэний хүмүүсээ хэлээд байгаа тэр тэний бурхнаас гоохгүй. Хүн жамаараа л явсан. Жамаараа л явал. Хамгийн гол нь одоо амьд зэрүүд нь бид нар зөв сайхан явж ингэж л ээж байгаа баярлуулах хэрэгтэй. Ихийн ачиг хариулсан дэлхий дээр байдаг ш. Бил Гейтс ч одоо өнөөдөр ээж байгаа баярлуулж чаддаг. Өөрөө төрүүлээд баг харин Бил Гейтс сарныг хэлжсэн өчтөд таалдаад харин цаадах чаар тэгээд чамтаа таарлаа гэдэг над руу ярьсан юм. Тийм л ах. Тэгээ сэдэд минь дүр хэрэг заа. Нэг тийм заваа юм уу зүгээр. Мос амьнууд би харин танд юм гэж хэлээд буруутсан л. Манай эмбаг Тэсэлээ чи надтай унтыг гэсэн над бодлоо толгоноос авч хаяарэ заяа. Ой хүний бодлоо. Над юусоо тийм мууга зэтгэрийн бодол ч надад санагдаад байгаа шүү заяа. Шаал өөр хүн бодоод ингэж. Би бол анханасаа чичсэндээ минь найзтай. Сэлийг нэг идэлч хийсэн гэсэн над мууга бодлоо авч хаяа заяа. Би тийм чөтгөрийн бодол. Би харин яста тийм бодлоготой би хэрвээ байсан бол надад боломж нь байсан шүү дээ. Төндөө бодоод байсан. Нөө юу лээ таксинд. Тэр үед би тэгсэн бол хотлоо нэг амар боловсралтай соёлтой загнаад яста нэг төрөний хилдэг шиг урд хойно орж өгөөд бас болох л байсан баг. За би нөө юу чин Түндэм орно гэдэг чи юу гэлээ? Түндэм гүндүмжа. Түндэм гүндүмжа хотел чаа. Хотел садарсаж ясаа тэр годомж нь хотел чи ерөөсө 16-аас дээш давхранд хотел гээд 3-4 мотел бол явчихсан. За мотел өдрийн цагаар мотел төв дөрөв гэж тий. Манай сэлий тэрийг мэднэ.
Мотель дөрөв байг Солонгос мотель дөрөв байг манай зээл. Тийшээ яваад харж мэдсэн баг. Цагаан сүний домгоо. Чи тэр сониучхан домгоогаа авчихсан юм уу? Мартаски. Sorry ски гэж. Манай сайдын дээр манай араач байна доор үйд. Тэ гоё юм шүү дээ. Таних аюугаа ингээд чөлөөтэй ярилцсан гэдэг нөгөө зарим хэмжээ ингээд нэг тийм асуултанда болгогдаад юм ярих аюу хэцүү. Альсвал нэг бодлого төрүүлээл намайг одоо өөр өнцгөөс нь харагдуулах гэж ядг юм те. Нэвтрүүлэг нь их гоё болох гээд өөрсдөө хаалаад идэг тийм газар тийм. Надад бол таалагдчих. Тэгээд чамаг баярлаа. Тийм маа хамаагүй. Нэвтрүүлэгт орсон хүмүүстэй ингээд манай Заваа би сониучхны өгөөг байгаа чи хараа дандаа CD мэдиг өгөх. Тэгэхээр манай эмба дараа нь сониучхныгаа дуурсах нь сониучх ингээд DVD гаргасан. Hi-Fi Records-ын бүх салбараар зарагдаж байгаа. Хаан зарагдаж байна. Сүний домгоо бас зарагдаж байгаа. Домгоо биш шүү дээ. Би одоо энэний үгэнд ороод юу юм бэ? Цагаан сүний домог үстэй. Тийм. Одоо ихийн цагаан сүү гэдэг утгаар. Тийм. Домог гэдэг тэр морины тухай юм уу? Юу юм? Цагаан сүний цацал гэж асдаг юм би. Чи сайн тэр дунд хөдрөөч юм бэ? Цагаан сүний цацлоо гэж бас юм байна. Тийм миний одоо удахгүй шинэ жил болох ч шүү дээ. Шинэ жилдээгээ дуу маань орсон CD яагаад. За баярлалаа. Сэлээ тэгээ ингээрэ хулгаан дуугаа өөр юм болгож аваараа. Хамгийн гол нь тэр нөгөө юу гэдэг юм бэ те? Өөрөө нэгэнд одоо өмчөөр хамгаалуулсан учраас чи хамгаалуулах эрхтэй. Тэр Монгол улсын хууль зүйн бүгдэнд нь одоо тайлбарлаад бичсэн байгаа. Дөө таарь төрөөс нь яриа нь үргэлжлээ л байгаа юм те. Би надаа ингээд хайчихгүй дөө. Тэгээ хилчгөөг хайж болохгүй. Энэ айгу болохгүй юм байхгүй юм ба. Тэгээ ерөн дээр энийг үзэж байгаа тэр залуучууд нь ч гэсэн өөрсдөө уул нь бол нэг нөгөө сэлэдээ ирээд ихчээ ингэсэн тэгсэн гэдэг нэг зовлон жаргалаа ярих хэрэгтэй. Орчод зочин болгоныг уриалах хэлдэг байхгүй чи тэгээд дамжуулаад хэлчихгүй саний хэлжсэн юм а те залуучуудтай хандаад. Өөр ч юм. Би л зүгээр л ингэмээр монголч зүгээр л зүлгэн дээр гэрээвэрээ сайхан амьдрмаар байна монголч. Би юунтэй гайхахгүй зүгээр гой зүлгэн дээр гэрээвэрээ л амьдр хэдүүлээ. Тэгэд би CD-г мартсан. Эмпа тэгээд одоо юу ч өгөхгүй гэсэн үг юм уу те? Би CD-г мартсан. Пиццаг үү? Хамгийн түрүү энэ чинь бол нийт дунд нөхөл ёстой л юм. 46 0007 дугаар явцаар хүргэлтээр Улаанбаатар хот дотор бол үнгүү хөрөж өгч байгаа миний DVD-г. Тэгэхээр би чамд хүргэлтээр явуулсан. За манай FM л өгүүлчихгүй те. Тэгэл бол. Хин дөгөө суурь дөгөөрэй гэдэг. Та хамгийн гол нь одоо бид бүхнийг яг үнэн шударгаар ингээд ямар нэгэн масс монтаж илүү дутуу үйлдэлгүйгээр бид бүхнийг үзэгч олон түмэнтэй уулзуулж байгаа бас энэ операторууд бас баярлалаа. Оператор. Та нар шүү. Манай нэвтрүүлгийг бас те нөгөө явуулахад тусалдаг өргөж тусалдаг те Univision Unitel. Чи 8 жилийн болж байгаа юм байна. Unitel Univision маань бас дэмждэг. Энэ өрөөний Unitel Univision төлсөн тий. За. Энэ ба энийг хүрээсэлж гэдэг юм уу? Тий. Тэрэн дээр өрөөний төрөөс мөрөөс дээр нэмэрлэн шүү дээ. Тэгвэл гоё юм байна ш тий. Яг тэгвэл Монгол контентэд дэмжиж байгаа. Бид нар ч гэсэндээ үндэснийхээ компанийг үргэлж дэмжиж байгаа. Unitel Univision-ыг дэмжиж байгаа 8 жилийн. Та нар наваа дэмжиж бас нэг өөр булан гарах магадлал өндөр шүү. Хэцүү. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань таалан сойрхож биднэрт одоо урмын сайхан үг хэлдэг хамгийн гол нь үзэгч та бүдийнхаа энэ сайхан урмын үгээр чинь битээр одоо телевизэд биш үү те 42 дугаар хийнэ гэдэг бол хэцүү шүү. Тасралтгүйгээр хийнэ гэдэг. Давтал байхгүйгээр хийнэ гэдэг бол телевизийн түүхэнд айгүй хэцүү. Яагаад гэх юм бол ингээл та нар ингээ ажигладаг бол дандаа нэвтрүүлгээр давталт өгчдөг байна. Нэг нэвтрүүлэг нь яваал нэг дараагийн зочин олдохгүй бол давтаа явчихдаг тийм. Тэнгүүд бид нар ТV суугаар биш мөртлөө 42 нэвтрүүлгийг бид нэр тасралтгүй ингэж хийж гэдэг бол энэ сэтгэл зүрхээ зориулж байгаа сэлийг юм аа те. Одоо энэ айгу айтахан зал байгаас тэ эн чинь тэний баяр шүү дээ. Энэ хоёрын сэтгэл нийлжиж одоо цаг заваа гаргаж ирсэн зочиндоо зочдуудын маань хэмжигддэг. Өөр хүмүүс одоо бас нэг ингээд юм хэлсэн өөрчийн залж чинь гэдэг. Ер нь бол ирэхгүй шүү. Татгалзсан шүү дээ сая. Тэгээ би зүгээр яхаа сэлээ олон жил нэг тогооноос одоо бид тэр хамт хоол хийцээ. FM радио яаж ажиллагийг зовлонгийн сайн мэддэг. Хүн урчээд ирэхгүй байвал ямар хэцүү байдгийг бид өөрсдөө мэддэг, зовлонгийн мэддэг учраас. Дээрээс нь энэ нэвтрүүлгийн өөрөө ингээд харуулж байгаа өнцөг ярьж байгаа ярилцлага болгоо ингээд ямар нэгэн байдлаар автомат юмд баригдсан биш. Хин нэгэн эргэтэн дарахтны сугны үс биш. Зөвхөн гой чөлөөтэй ярьдаг болохоор. Баярлалаа ирэх үзэгчтэй 43 дахь дугаар дээр иргэн уулзцгаая. Чи баа. Юу лээ. Йоо, дахиад чампион болов.